Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана үзэгчдээ. Энэ өдрийн дугаараар Эрдэнэ Баясгалан болон Гүн бэлгэнаар 2026 онд таврын зах зээл тэр дундаа алт болон газар нутгийн ханш хэрхэх вэ гэдэг талаар хэлцээ. За тэгэхээр 2026 он хэдийнэ гарлаа. 2026 он гараад Орос Украины дайм бол одоо ингээд 5 дахь жилд орж байна. Дайм бол эхлээд 4 жил болсон. Одоо 5 дахь жил рүү орж байна. За он гарангууд Америк нэгдсэн улсын засгийн газараас Венесуэлд бол тусгай ажиллагаа явуулж ерөнхийлөгчийг бол барьлаа. Мөн түүнчлэн энэ үйл явдлын араас Куб, Колумб, Мексик, мөн түүнчлэн Гренланд гэсэн улсуудыг бол өөрсдийнхөө иргэшилд бол нэгтгэх тийм одоо санааг бол агуулж байгаа бол ерөнхийлөгч нь бол мэдэгдээд байна. Тэгэхээр энэ бол харьцангуй эрсдэл багтай бүтээгдэхүүн бол галтны ханшид хэрхэн нөлөөлөх вэ? Мөн түүнчлэн Венесуэл улс нь өөрөө газар нутгийн одоо экспортлогч улсуудын нэг. Тэгэхээр газар нутгийн зах зээл цааш хэрхэх вэ гэдэг талаар хоёулаа асуултын хариултыг өгье гэж бодож байна. Тэгэхээр дэлхийд дээр таврын зах зээл буюу за түүхэн эдийн зах зээл гэж байна тийм ээ. Түүхэн эдийн зах зээл дээр хамгийн их хөрөнгө одоо эргэлддэг бүтээгдэхүүн бол яахын аргагүй бид бүхний хамгийн сайн мэддэг шар алт болон шингэн алт буюу хар алт газрын тус. Тэгэхээр өнөөдөр хоёул энэ хоёр бүтээгдэхүүнийг сонгоод төлөв байдлын талаар ярилцъя. За тэгэхээр битэрийн танилцуулга эхлэхээс өмнө энэхүү газрын тос болон алт гэсэн хоёр бүтээгдэхүүнд хамгийн том нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлс мэдээж геополитикийн эрсдэл, дэлхийн улс орнуудын хоорондох мөргөлдөөн, халдлага гэх мэт зүйлс ордог. За тэгвэл нэг юм индексийг хэвдэл аваад үзье. За 2000 оноос хойш дэлхийн улс төрийн зөрчилдөөн оргил зэгтээ өрчөд байгаа. За 24 оны эхний хагас жилийн байдлаар. Тэгэхээр энэчнээс яг юу гэж хэлэх гээд байна гэж гэвэл за мэдээж худалдааны зөрчилдөөн одоо сая Трампын хэрэгжүүлсэн тарифын дайнаас үүдэлтэй Хятад Америк хоёрын худалдааны дайны зөрчилдөөний эрсдэл байгаа ч гэсэн үүнээс илүү хамгийн том нь улс төрийн халдлага, улс төрийн эрсдлийн зөрчилдөөн байгаа гэсэн. За нэг сонирхолтой статистик тоо баримт аваад үзэх юм бол за дунджаар нэг 4 сар тутамд одоо нэг хоёр улсын хооронд нэг халдлага ч юм уу, зэвсэгт мөргөлдөөн ч юм уу, улс төрийн зөрчилдөөн үүсдэг гэсэн статистик байгаа гэсэн. Тэгэхээр энэ статистик маань одоогоос за нэг 30 орчим жилийн өмнөхтэй харьцуулах юм бол харьцангуй хугацааны үед богиносон хугацаа байгаа гэсэн. Тэгэхээр үүнийгээ дагаад нөгөө геополитикийн эрсдэл за хөрөнгө оруулагч нар өөрийнхөө хөрөнгийг хамгаалахын тулд найдвартай хөрөнгө болох алт руу хөрөнгө оруулалт хийж байгаа дүр зураг ажиглагдаж байгаа гэсэн. За үргэлжлүүлээд дэлхийн одоо тодорхойгүй байдлын индекс гэж байдаг. Мэдээж худалдааны дайн, за геополитикийн эрсдэл, зэвсэгт мөргөлдөөн, халдлага гэх мэтлэн маш олон зүйлс. За тэгээд үүн дээр нэмэгдээд сая болсон ковид ч гэх юм уу те эдгээр зүйлсүүдийг оруулсан за тодорхойгүй байдлын индекс гаргадаг. За тодорхойгүй байдлын индексийг хараад үзэх юм бол за энэ 90 оноос хойш харагдаж байна те. 90 оноос хойш яг хөө ингээд савлгаатай байгаа ч гэсэн ерөнхийдөө өсөж явж байгаа шиг хандлага харагдаж байгаа гэсэн. Мэдээж хамгийн одоо сүүлийн 2020 онд болсон хамгийн том одоо тодорхойгүй байдлын индексийг ихсгэх болсон шалтгаан нь мэдээж Америкийн нэгдсэн улсын сонгуульд за Дональд Трамп эрхлэгч болоод өндөр тарифыг ногдуулсан. Үүнээс шалтгаалаад бүгд найрамдах Хятадаар тус болон Америкийн нэгдсэн улс хоёрын хооронд худалдааны дайн за тэр дундаа за бас технологийн дайн гарч ирсэн баг. За мөн түүнээс урагшаа аваад үзэх юм бол мэдээж Орос Украины дайн за тэгээд цар тахал гэх мэтлээ. За үүнээс хойш за тарифоос хойш юу болцсон бэ гэвэл хараад үзье. Тарифоос хойш за хамгийн сүүл сая Венесуэл руу халдлага боллоо. Энэ бол мэдээж дэлхийг донсолсон алтны ханшийг бас хөдөлгсөн чухал үзүүлэлт, чухал мэдээлэл болсон. За мөн дээрэс нь мэдээж энэ зүйл алтыг илүү эргэлтийг нэмж хөрөнгө оруулагч нар өөрийнхөө хөрөнгийг хамгаалах нэг одоо хүчин зүйлс болж байгаа гэсэн. За дараагийн нэг алтны ханшийг өсгөж байгаа хүмүүс өөрийнхөө хөрөнгийг хамгаалах нэг одоо шалтгаан юу болоод байна гэвэл алтны ханшийн нөлөөнд төв банкнуудын алтны худалдаа болт. Мэдээж алтны ханшийг за одоо дэлхийд дээр байгаа нийт биет алтны за нэг 40 орчим хувийг үнэт идэлэл одоо бидний гоёл чимэглэл байдлаар байгаа. За үлдсэн 20% нь бүх улсуудын төв банкнууд өөрсдөө нөөц хэлбэрээр хадгалж идэг. Тэгэхээр төв банкнуудын алт худалдаа авалт за сүүлийн 2022 оноос хойш за жилд нэг дунджаар 1000 тонноос илүү болсон байна. Яг хөө тэрнээс өмнө л дунджаар нэг жилд 500 орчим тонны л алт төв банкнууд худалдаж авдаг байсан бол 2022 оноос хойш энэ хэмжээ 2 дахин өссөн.
Энэ яагаад гэвэл мэдээж тодорхойгүй байдлын индекс өссөн, геополитикийн эрсдэл нэмэгдсэн дүр зураг ажиглагдчихж байгаа гэсэн. Тэгэхээр төв банкнуудын алт худалдаа авалч гэсэн энэ онд бас яг энэ хэмжээгээ хадгалаад 1000 орчим тонныг хадгалаад явах төлөвтэй гэж харж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тодорхойгүй байдлыг цаашдаа яг хэрхэн үргэлжлэх вэ гэдээ аваад үзье. За жишээлбэл Орос Украины дайн дээр жишээ аваад үзье л да. Орос Украины дайн одоо жишээ хэлсэн те 5-6 жил үргэлжилж байна. За тэгвэл Орос Украины дайн хизээ дуусах вэ гэсэн ийм судалгааг авсан байна. Одоо Америкийн нэгдсэн улсад байдаг дэлхийн том сангуудын мэрэгчлэнүүдээс судалгаа авсан байна. Тэгвэл нийт судалгаанд оролцогчдын 32% нь Орос Украины дайн 2027 онд дуусч магадгүй гэсэн хариулт өгсөн. За 27% нь 2026 буюу одоо энэ жил. За үлдсэн 27% нь яг сайн тодорхойгүй мэдэхгүй байна гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр ойрын 2 жилийн хугацаанд мэдээж Орос Украины дайн дуусахгүй. За үүн дээр нэмэгдээд сая Венесуэл руу халдлага болчлоо. За Венесуэлийг өмөрж хятад гарч ирлээ гэт мэтлээ. Дахиад л нөгөө нэг дайн халдлагууд ч үргэлжилсээр л байна гэсэн. За тэгвэл дайн халдлагаас гадна дахиад яг ямар эрсдлүүд байгаа юм бэ гэвэл за BlackRock гэдэг сан байдаг те хөрөнгө оруулалт. За өмнөөс хараад үзэхэд нийт одоо дэлхий дээр байгаа энэхүү эрсдэл зүйлсүүдийг чагсаагаад үзэхэд хамгийн өндөр хувь хэмжээг эзэлж байгаа нь энэ технологийн дайн. Одоо AI, чипний технологийн дайн. За тэгээд мэдээж кибер халдлага байгаа. За тэгээд хөгжиж буй зах зээлийн улс орнуудын улс төрийн байдлын эрсдэл. За тэгээд үүн дээр нэмэгдээд мэдээсээ Орос Украины дайн. За тэгээд бас нэг чухал нөлөө үзүүлж байгаа зүйл нь Америк хятад хоёрын хоорондох тарифын мөргөлдөөн, хоорондын худалдааны дайн, бараа өгүүлцэж авалцсан. Энэ зүйлс орж байгаа гэсэн. Тэгэхээр тодорхойгүй байдал цаашдаа буюу за энэ онд бол хэвээр байх юм байна. 2027 онд ч гэсэн өнөөдрийнхөөс өндөр түвшинд байна гэсэн дүгнэлтийг гаргаж болохоор. За мөн алтны ханшид за тодорхойгүй байдал нөлөөлөхөөс гадна мэдээж Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангаас гаргадаг за бодлогын хүү гэдэг зүйл орж байгаа гэсэн. За холбооны нөөцийн сан за энэ он буюу 2026 онд бодлогын хөөг 3.4% хадгалах зорилттой байгаа. За одоо нэг 388 орчим хариулсан яг дүнгээр харахад 388 байгаа. Тэгвэл энэ онд нийт 2 удаа за тусад нь за 0.25 0.25 гэсэн хувиар нийтдээ нэг 0.5 орчим хувиар хөөг бууруулах хүлээлттэй байгаа. За холбооны нөөцийн сангийн гишүүдийн одоо өгсөн судалгаагаар дунджаар яагаад 3.4% гаргасан бэ гэвэл их судалгаанд оролцогчдын дийлэнх нь энд 3.4% гэсэн одоо төлөвийг гаргаж ирсэн байна. Мэдээж тэгвэл бодлогын хүү буурна гэдэг чинь ам долларын индекс, ам долларын ханшийг сулруулах нэг үндсэн шалтгаанууд энийг бол. За хэрвээ одоо 3 сараас эхлээд бодлогын хүү дахиад шат дараалтайгаар буугаад эхлэх юм бол ам долларын ханш одоо байгаа одоо ам долларын индекс DXY гэж ярьдаг та. Ам долларын индекс одоо байгаа ханшнаас 3.75%-аар буурах магадлал маш өндөр байна. Тэгэхээр хүү буурч чинь зээлийн хүү буурна, хадгаламжийн хүү буурна. Тэгвэл хөрөнгө оруулагч нар өөрийнхөө хөрөнгийг алт руу хөрөнгө оруулж эхэлнэ гэсэн. Онлын. Тэгэхээр цаашдаа алтны ханшиг өсөх маш том хүчин зүйлсийг холбооны нөөцийн сангийн бодлогыг орчиж байгаа гэсэн. За үргэлжлүүлээд тэгвэл 2025 онд алтны ханш юу болчихвоо? Маш өндөр хэмжээгээр өссөн. За нэг 66 орчим хувиар өссөн шүү дээ. За тэгвэл энэ хугацаанд за түрүүний миний хэлсэн Трамп ерөнхийлөгч болсон. За тэгээд Трамп ерөнхийлөгч болсноос хойш 4 сар тарифыг нэмсэн. Маш өндөр тарифуудыг тогтоосон. За тэгээд төр намжсан байна. Зуны турш. Төр намжиж жагаад 8 дугаар сард Джексон хол болсон, уулзалт болсон. За энэ яг ямар учиртай уулзалт вэ гэвэл за дэлхийн нийт төв банкнуудын ерөнхийлөгч нар уулздаг бүрийн хэмжээний эдийн засгийн уулзалт гэсэн. За энэ уулзалтан дээр холбооны нөөцийн сангийн дарга Жером Паул за цаашдаа ерөнхийдөө бодлогын хөв бууруулна. За миний хувьд бол яг инфляц өндөр байна, эдийн засаг докторгүй байгаа ч гэсэн цаашдаа хөв бууруулах бүрэн боломжтой гэж хэлсэн. За тэгээд алтны ханш хүчтэй өсөх нэг шалтгаанууд энийг болсон. За тэгээ мэдээж үүнээс шалтгаалаад хөв бууруулах хүлээлт нэмэгдсэн байгаа тийм. За тэгээ хамгийн сүүлд за алтны ханш мэдээж ингээ өсөд явцсан тийм. 4400 орчим $1 төр хүрсэн. За тэгээд сая 11-р сард баг зэргийн засварыг хөдөлгөөн буюу correction орж ирсэн. За үүний дараа юу болсон бэ гэвэл нөгөө нэг өндөр өсөөдсөн Nvidia
тэгээ технологийн салбарын хөвцөнүүдийн өсөлт чинь хэтэрхий юм хөөсөрсөн юм шүү гэсэн хардлага зах зээл дээр гарч ирсэн. За тийм ч болохоор зарим өндөр өссөн байгаа технологийн компанийн хөвцөнөөс хөрөнгө оруулагч нар гараад буцаад алт руу орж эхэлсэн. За тэгээд буцаас 12 дугаар сараас өсөлт нь үргэлжлээд одоо 4490 за 4500 орчим $1 дээр нэг үндэс нь арилжаал гэж байгаа гэсэн. За тэгвэл алтны ханш одоо энэ онд яг яах юм бэ? За мэдээж томоохон банкнууд болон за хөрөнгө оруулалтын банкнуудын гаргасан таамаглал байна. За Goldman Sachs 4900, за Deutsche Bank 4000 гэх мэтлээ. За ингээд бүх одоо сангуудын дундаж ханшийг аваад үзэх юм бол дунджаар нэг 4850-аас 4900 гэсэн $1 дээр алтны ханш хүрэх төлөвтэй гэж таамаглагдсан байна. За тэгвэл за World Gold Council гэж судалгааны газар байгаа тийм зөвхөн алтан дээр яадаг. Тэгвэл дэлхийн төв банкнуудын алтны нөөц за эх 12 сард одоо дэлхийн төв банкнуудын алтны нөөц эх 12 сард дахиад нэмэгдэнэ гэсэн судалгаа гаргасан. За мөн дэлхийн төв банкнуудын 43% нь өөрийн нөөцөө нэмнэ гэсэн бас судалгаа гаргасан. За мэдээж хүү бууруулна гэсэн хүлээлт үргэлжилж байгаа. Тийм учраас алтны ханшиг энэ оны эцэхэд за хамгийн ихтэй гэхэд $5000 руу хүрэх боломжтой гэсэн. Тэгэхээр алт үсэх юм байна тэгвэл би одоо яаж хөрөнгө оруулалт хийж алт авах юм бэ? Мэдээж бижтээр авч болно. За эсвэл за голомт капитал үндэс засны компаниар дамжуулаад интерактив брокер дамжуулан за алтны ETF гэдэг зүйлийг авч болно. Яг алттай адилхан алтны ханшийг дагаж хөдөлдөг зүйл гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Алтны ETF гэдгийн талаар за зарим нэг үзэгчид маань мэдэхгүй байвал тайлбарлаж өгвөл. За ETF гэдгийг бол бид нар одоо хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр гэж ойлгож байна. За хөрөнгө оруулалтын сан гэдэг чинь цаанаа нэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн юм багц сан байж байгаа. Энийг юугаар бүрдүүлэх вэ гэвэл алтаар бүрдүүлсэн гэсэн үг. Шууд алтанд хөрөнгө оруулсан. Тэгэхээр алтны ханш хөдлөлөө тухайн хөрөнгө оруулалтын сангийн ханш дагаж хөдлөнө гэсэн. Өөр бүтээгдэхүүн байхгүй юм чинь. Тэгээд яг энэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснараа алтны ханшийг дагаж хөдөлдөг юм бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснараа шууд өгөж хүртэх боломжтой байдаг. Алтыг бол түрүүн ярьснаар төв банкуд бол аваад өөрснөө хадгалчихдээ. Тэгэхээр үлдсэн зах зээл дээр байгаа алтыг бол хоорондоо худалдаалan борлуулах, ингэхдээ тээврийн зардлаар нь, хадгалалтын зардлаар нь энэ бүх зардлыг болоод зүгээр хэдүүлээ алтандаа л хөрөнгө оруулчих гэдэг сан. Тэгэл тэндээсээ өгөж хүртнэ гэдэг тийм боломжийг бол харуулж байна гэсэн үг. За тэгвэл одоо хоёул үргэлжлүүлээд газрын цэс рүү оръё те. Хар алт буюу газрын цэс. За мэдээж газрын тосны ханш сүүлийн жилүүдэд бол мэдээж уналттай байгаа. Маш их хэмжээгээр унаж байгаа. Мэдээж үүнд бол маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүнээс хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь одоо эрэлтээсээ давсан нийлүүлэлт байгаад байгаа. Нийлүүлэлт олбор сайн байгаад идэг. Нөгөө талд эрэлт маш буу байгаа. За мөн үүнээс гадна мэдээж за дэлхийн эдийн засгийн өсөлтийн байдал орно. За түрүүний хэлсэн геополитикийн эрсдэл, тодорхойгүй байдлын эрсдэл орно. За мөн сүүлийн үед маш хүчээ аваад байгаа цахилгаан автомашин илүү нефт газрын тосыг ашиглахгүй байна. Машинууд бензин ашиглахгүй байна. Цахилгаан автомашины хөгжил цаашдаа нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа. За мөн сэргийгт гэрчим хүч гэдэг зүйл орж ирж байгаа. За үүн дээр нэмэгдээд OPEC гэж байдаг те. За энэ дараагийн слайдн дээр OPEC-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. OPEC болон за газрын цэсний хамгийн том одоо худалдаа авахч Америкийн нэгдсэн улс хоёрын хоорондох олборлолтын өсөлт ямар байгаа, нийлүүлэлт буурж байгаа мó гэсэн зүйл. За мөн олборлох технологийн хөгжил гэдэг зүйл орж байгаа. Өнгөрсөн за 20-30 жилийн өмнөхтэй харьцуулбал одоо газрын цэсийг одоо олборлох зардлын хувьд хамаагүй бага болсон байна. Тэгэхээр мэдээж үнд бага байх нөлөөтэй гэсэн үг тийм. За үргэлжлүүлээд тэгвэл OPEC гэж яг юу юм бэ? За OPEC гэдэг бол газрын тос одоо экспортлогч улсуудын одоо нэгдсэн байгууллага гэсэн. Ерөнхийдөө ойрхон орнуудын бүс нутгаар байдаг улс орнууд гэсэн. Энэ дээр бол мэдээж за сая одоо нэг халдлага болсон Венесуэл орж байгаа. За Иран, Ирак. Газрын тос яг экспортлдог хамгийн их нөөцтэй улс орнууд орж байгаа. За үүн дээр нэмэгдээд OPEC плюс буюу OPEC нэмэх гэж орж ирж байгаа. Үүн дээр энэ яг яадаг бас байгууллага гэхээр OPEC-ийн яг үндсэн одоо гишүүн улс орнууд байгаа тийм. Үүнээс гадна одоо Америкийн нэгдсэн улс, Араб ч юм уу, бусад Оросын холбооны улс ч юм уу, бусад улс орнууд орж ирж байгаа гэсэн.
Тэгэхээр яг энэ хоёр байгууллага одоо энэ зүйл нэгдээд яг ямар одоо нөлөөтэй ямар үр дүнд хүрэх гээд ямар зорилготой ажиллаад байна гэвэл газрын засны үнийг л яг барих докторжуулах хэд өсөхгүй хэд унахгүй нийлүүлэлт эрэлтийг яг докторжуулах үүрэгтэй байгууллага гэсэн. Тэгэхээр дэлхийн газрын засны ханшиг чухал нөлөө үзүүлж байгаа зүйл нь энэ ОПЕК-т багтаж байгаа улс орнууд байгаа гэсэн. Саяны Юнисел бол яг ОПЕК-ийн бас анхны үүсгэн байгуулагч улс орнуудын нэг 1960 онд байгуулагдчихсан. За ОПЕК нэмэхөө сая сүүл 2016 онд байгуулагдчихсан. За тэгээд дэлхийн одоо хамгийн их нөөцтэй газрын засны нөөцтэй улс орн яг юу юм бэ? Бид тэгвэл бүхэн бол яг Сауди Араб гэж маш сайн мэддэг. За тэгвэл нуугдсан эрдэнэс гэдэг шиг Венесуэл ч хамгийн өндөр нөөцтэй улс юм байна. Ойролцоогоор 300 орчим тэрбум баррел гэсэн. За баррел гэдэг чинь нэг баррел ч ойролцоогоор 160 литр, за 159 литр. Тэгэхээр маш том нөөцтэй. Венесуэл бол дэлхийд номер 1 нөөцтэй. За дараа нь мэдээж Сауди Араб орж ийн. За тэгээд Иран, Ирак, тэгээд Канада гэх мэт улсууд орж ирж байгаа гэсэн. За үргэлжлүүлээд тэгвэл газрын тосны мэдээж эрэлт нь нийлүүлэлт нь сая буурсан байна. Нийлүүлэлт нь их байна гэсэн. Тэгвэл эрэлт нөгөө талаараас сул байна. Тэгвэл одоо энэ онд газрын тосны эрэлт ямар байх юм бэ? За улс орнуудаар нь харьцуулаад аваад үзье те. Мэдээж газрын тос хэрэгжилж байгаа одоо худалдаж авж байгаа хамгийн том улс бол Хятад орж байгаа. Хятадын одоо газрын тосны эрэлт 2015 онд бас маш их хэмжээгээр буурсан. 2015 онд 0.7 орчим байсан бол 24 онд буурсан. За 25-аас одоо 26 онд үргэлжлэн буурах төлөвтэй байна. За тэгээ үргэлжлүүлээд хөгжсөн эдийн засгийн улс орн тийм. Мэдээж Америк, Канада гэх мэт улсууд орж байгаа. Тэгвэл эдгээр улсуудын хувьд ч гэсэн газрын засрыг худалдаж авах эрэлт нь бол буурна гэсэн үзүүлэлттэй байх гэсэн үг. Тэгэхээр эрэлт буурч чинь нийлүүлэлт их байгаад ингэдэг чинь газрын засны хашиг дахиад л энэ жил цаашдаа буурах магадлалыг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. За үргэлжлүүлээд тэгвэл сая Венесуэл рүү халдлага боллоо тийм. Миний саяны хэлсэн Венесуэл бол хамгийн их газрын засгийн нөөцтэй гэж улс хэлсэн. Тэгвэл Америкийн нэгдсэн улс яагаад Венесуэлийн ерөнхийлөгчийг барих болов? За энэ бол мэдээж цаавар улс төрийн за хүний эрх ардчил гэх маш олон зүйлстэй уягдж байгаа. Тэгвэл яг бидний одоо хараад байгаа газрын тос эдийн засгийн хувьд ямар нөлөөтэй зүйл болчихвоо гэж хараад үзье. За Венесуэл яг хуу хэдийгээр дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй улс гэсэн өдөрт олборлж байгаа газрын тосных нь хэмжээ 800 мянган баррел. Энэ дэлхийд дээр нийт өдөрт олборлж байгаа газрын тосны ердөө 1%. Тэгэхээр маш бага байгааз. Гэтэ газрын тосны нөөц ихтэй ч гэсэн. За яг хоо энэ нөөц энэ одоо олборлолт одоо эх жилүүдэд 3 сая баррел болж нэмэгдүүлэх магадaltaй гэсэн. За яг өнөөдөр өглөөхөн би мэдээ харахад Америкийн нэгдсэн улс сая мегмар гарагт за Венесуэлээс өдөрт дунджаар 50 сая баррелийн одоо газрын тос авна гэсэн тэм шийдвэр гаргасан. Тэгэхээр мэдээж Венесуэл дотор байгаа уурхай одоо газрын засны тэр орд газруудыг хөгжүүлэх ч юм уу, үйлдвэрүүдийг байгуулах ч юм уу үйл ажиллагаанд хийн гэсэн үг. За тэгээд харин эсвэргээр Америкийн нэгдсэн улсын олборлолт өдөрт дунджаар 13.8 сая баррел байгаа гэсэн. Энэ бол бас маш өндөр хэмжээ гэсэн үг тийм. За мөн Америк Венесуэлийн асуудал руу Хятад орж ирсэн байна. Хятад яг яагаад ороод ирвэ? Яг хөө Венесуэлээс одоо хамгийн их одоо газрын тосыг авж байгаа улс бол яг хөө Хятад байсан. Хятад яг хөө мэдээж одоо ойролт орнуудын улс орнуудаас авдаг ч гэсэн Венесуэлд аль одоо 20 жилийн өмнөөс эхлээд одоо яг энэ газрын тосны компаниуд руу маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Нийтдээ нэг орчим 4.8 орчим тэрбум амдуулын хөрөнгө оруулалтыг хийгээл явуулсан. Тэгэхээр мэдээж Хятад ч гэсэн энэ байр суурь Америкт одоо алдахыг хүсэхгүй байна. За ганцхан Венесуэл ч хэхэлтгүй одоо Өмнөд Америкийн, Латин Америкийн бусад улс орнууд руу ч гэсэн Хятад өөрсдийнхөө нөлөөг баг багаар үүсгээд явж байгаа. Тийм дүр зураг ажиглаж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж Америкийн нэгдсэн улс за Венесуэл ч одоо ОПЕК-ийн гишүүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс ОПЕК руу ерөөхдөө шууд нөлөөлж оролцдог болно гэсэн дүгнэлт гарч ирж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгэхээр Венесуэл руу дайрсан явдал нь бол одоо харт амигтай тэмцэх, хүний наймаатай тэмцэх. За мөн түнчлэл одоо нэг хүний дарангуул тогтсон гэдэг шалтгаанаар дайрсан. Гэхдээ хэдүүлээ яг нэг эдийн засгийн үүднээс тайлбарлахын тулд түүхээс нь яриад үзье. За 1950-ад оноос хойш одоо Сауди Араб руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд маш хэмжээгээр хийгджээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа. Америк, Европоос
ашиг хайсан хүмүүс за энд маш их нөөц байна гэж олж илрүүлээд тийшээ маш хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлсэн. Ингээд Сауди Араб 1970-аад он гэхэд бол одоо дэлхийн одоо газрын цэцний экспортын дийлэнх хувийг бол эзэлдэг болсон байсан. Ингээд дийлэнх хувийг экспортлдог оронтой Америк тухайн үеийн эдийн засгийн хамгийн том ус нь очиж уулзаад 1974 онд Никсний засгийн газар одоо Ричард Никсон ерөнхийлөгчиж ярьдаг шүү дээ. За эдний засгийн газар очиж уулзаад за газрын цэцэн дээр чинь одоо Америкийн ам долларыг бол ингээд шошиг болгоно наачаа буюу ам долларыг газрын цэцний ханштай уйчи гэдэг тийм санааг бол гаргаад хоёр тал бол одоо балгаж усан байж байгаа. За өөрөөр хэлбэл за дэлгүүрт ороод би талхны үнийг харахад бол талх 3000 төгрөг ард нь бол төгрөг гэж бичсэн маа шүү дээ. Тэнгүүд яг энэ газрын цэц гэдэг чинь нөгөө талдаа дэлгүүр зарагддаг бараатай л адилхан баггүй. Худалдаж авч байгаа хүмүүс нь худалдаж авахын тулд газрын цэцийг авах дэлгүүрт очингууд дэлгүүрт газрын цэцний шашхан дээр одоо ард нь доллар гэж бичсэн байж гэнэ гэсэн үг. Тэгэхээр би юуг төлж авах вэ гэвэл доллар л одоо энэ газрын цэцийг авахд бол төлнө. Тэгэхээр долларын болвол эрэлтийг нэмэгдүүлэх тийм одоо боломжныг бол бий болгож байгаа гэсэн үг. Гэтэл одоо тухайн үед хятад болон энэтийг бол хүн ам нь хэдий чиний их байсан боловч нөгөө талд нь үйлдвэрлэл бол маш сайн хөгжөөгүй байжээ. Тэр үед харин Америк хүн ам бас боломжийн их байсан боловч үйлдвэрлэл маш сайн хөгжсөн байсан тулдаа одоо дэлхийн худалдааны эргэлтийг буюу экспорт импортыг одоо зохицуулж чаддаг гэж. Үйлдвэрлэлээр экспортыг одоо хүн амаараа импортыг татаж авдаг. Энэ үед бол Америк одоо худалдааны эргэлтийг зохицуулдаг байсан гэсэн утгаараа ам долларын ханш маш том хүчтэй чанга байсан. Энэ удаад байдал өөр болсон буюу энэтхэг хятад хүн ам нь их боллоо импорт нөгөө талдаа үйлдвэрлэлч бас сайн хөгжүүллээ экспорт хийдэг болсон. Инхээр нөгөө нэг талдаа байсан эдийн засаг чинь олон туйлт эдийн засагт одоо 21-р зуун бол гарснаар бол бий боллоо. Нэг тал нь Америк, энэтхэг, Хятад, Европ, одоо Оросын албаны улс одоо ойрогт оронд гэдэг ингээд бүс нутгууд бол бий боллоо. Тэгэхээр БРИКС-ийн орнууд гэж байдаг. Бразил, Орос, энэтхэг, Хятад, Өмнөд Америк гэдэг, Өмнөд Африк гэдэг. Энэ 5 улсын одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь өөрөө хамгийн сүүлд одоо Сауди Арабыг эсвэлчжээ. Яагаад Сауди Араб эсцсэн бэ гэхээр түрүүн ярьсан эдийн засаг олон туйлд болсон учраас заавал долларын ханштай уяад байх шаардлагагүй байна. Нөгөө талд нь хятадууд бас авч байгаа. За бас давхар нэмтгүүд авч байгаа. Тэгэхээр энэ улсуудын ханштай бас уяа гэдэг тийм санаа гаргаж ирээд БРИКС рүү өөрөө эсцсэн. Тэгэхээр нөгөө талд нь Америк эндээс бол хохирол амсна. Яа тэгэхээр Америкийн нөгөө нэг доллараар илэрхийлсэн газрын цэцийг болоод өөр улсын ханшаар илэрхийлээд байх юм бол Америкийн нөгөө нэг ам долларын ханш сулрах боломжтой. Ам долларын ханш сулрах гэдэг чинь тухайн Америкт хөрөнгө оруулсан хүмүүс долларын ханшнаас одоо гарц хүлээхгүй байх үднэс хөрөнгө оруулалт өөр жишээ чиглүүл. Ингээд чиглэсэн хөрөнгө оруулалтыг Америк барихын тулд flight to safety гэж ярьдаг. Одоо болгон хүүгээ бол нэмэгдүүлнэ. Болгон хүүгээ нэмэгдүүлвэл эдийн засгийн өөрөө нуруу унгах боломжтой гэсэн. Энэ эрсдлээс зайлсхийх хийх тулд одоо Америк одоо ОПЕК-ийн нэг улс болох хамгийн өндөр нөөцтэй Венесуэлийг онилжээ гэж бид нэр ойлгож байна гэсэн. Венесуэлийг онилсноор одоо газрын цэцний нийлүүлэлтийг нэмэгдүүлчихье. Эднийг чинь уг нь бол нөөцөйтэй бас. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь маш бага юм байна. Хөгжиж байгаа улс юм чинь. Тэгэхээр цаашдаа Америк болон нөгөө Оросоос шатгуун ахуйд бол өртөө өндөртэй болцсон байгаа Европ чинь одоо ийшээгээ хөрөнгө оруулалтаа хийснээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд тэгээд цаашдаа Венесуэлийн газрын цэцний гарц нэмэгдчих юм бол яг нөгөө нэг түрүү ирсэн доллартайгаа уйд чинь буцаад. Тэгээд инглээрээ нөгөө Америк чинь бол ам долларын ханшийг бол Сауди Арабын нэг одоо өнцгөөсөө ингээд хамаарал өндөртэй байхаас биш олон одоо өнцгөөс бол хамааралтай байх тийм одоо диверсификацийг бол хийх болгыг баримталж байна гэж болгож байна. За Венесуэлийн одоо энэ хөрөнгө оруулалтаас одоо нэг талдаа хэн хохирч байгаа юм бэ гэдгийг хүмүүс одоо маш ихээр хятад хохирч байгаа гэж ярьж байна. Гэхдээ хятад хохирч байгаа одоо бодит нөхцөл байдал нь бий болсон юм уу гэвэл ерөөсөө ажиглагдахгүй байгаа. Яагаад тэгэхээр хятадын одоо нийт өдрийн хэрэглээ бол одоо дэлхийн нийт өдрийн хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг. Гэсэн хэдий ч цаашдаа бол энэ буурчин цахилгаан автомашин сэргээгдэх хэрчим хүч гэдэг. Тэгэнгүүт нөгөө хятадууд чинь цаашаага газрын цэцнийхээ хэрэглээгээ бууруулах юм байна. Тэгэнгүүт нөгөө талдаа
газар нутгийн хэрэглээ нь өөрөө Венесуэлийн одоо дил хэрэглээ бол авдаг юм байна. Венесуэлийн одоо нийт газар нутгийн 800 мянган 80% нь 76% нь бол хятад руу чиглэдэг. Гэхдээ энэ нь өөрөө хятадын багахан хэсэг байна. Хятад бол өөрийнх нь хөрөнгө оруулалт, хийсэн хөрөнгө оруулалт нь бол эрчим хүч гээд олон салбарт нийт одоо орос хөрөнгө оруулалтаараа бараг 100 тэрбум доллар төрж байна гэсэн үг. Гэхдээ энийг маш урт хугацаагаар өдөр болгон нөгөө нэг газар нутгийн судалж авахар бол зохицуулна гэдэг санаа байсан гэсэн үг. За тэгвэл эцэст нь хоёул газрын цэцний ханшны яг дунд хугацааны таамаглалыг хараад үзье. Мэдээж түрүүн одоо эрэлтэн нийлүүлэлтээс бага байгаа гэсэн те. Эрэлтэн өдөрт 1.3 сая орчим барил. Олборлолт нийлүүлэлт 1.9. Тэгэхээр мэдээж их байгаа гэсэн үг. За оны эцсээр газрын цэцний ханшийг дунджаар 50 орчим ам доллар руу унах магадaltaй гэж харж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж эцэст нь хэлэхэд газрын цэцний ханш унах юм байна. Алтны ханш өсөх юм байна. Тийм ээ. Тэгвэл өнөөдрийн яриаг өндөрлөөд дүгнэлт хэсгийг танилцуулъя те. За газрын цэцний хувьд бол эрэлт нь бага, нийлүүлэлт нь их байна. Эрэлт бол цаашдаа буурах юм байна гэдэг бол хоёулаа ус орнуудын одоо тооноос бол харлаа. За хоёрдугаарт нь одоо Венесуэл рүү одоо ингэж халдсан нь одоо геополитикийн шинжтэй буюу одоо эдийн засаг талаасаа шинжтэй. Тэрнээс нөгөө нийгэм арчил тал гэхээс илүү эдийн засгийн шинжтэй юм байна. Хоёрдугаарт нь алтны ханш бол цаашдаа өсөх боломжтой. Яа тэгэхээр тодорхойгүй байдал цаашд улам нэмэгдэж чинь 2026 27 онд бол бас энэ чигээр үргэлжлэх юм байна. Тэгэхээр алтанд бол бид нар одоо ETF худалдаж авах замаар хөрөнгө оруулаж өөрийнхөө хөрөнгө оруулалтыг эрслээс бол хамгаалж өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой байна гэдэг бол дүгнэлтийг бол хийж болох байна. За тэгэхээр 2026 онд газрын цэц болон алтны ханш энэ зах зээл цаашид хэрэг вэ гэдэг талаар Эрдэнэ баясгалан болон хүндлэгнэр одоо багахан шинжилгээг бол бэлтгэж өрлөө. Тэгэхээр дараагийн дугаараараа бүгдээрээ уулзлаа. Түр баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.